Төрийн эрх барих сонгуулийн хүрээнд баггүй ажлууд хийгдэж бэлтгэл ажилдаа байцгааж байна. За өнөөдөр намуудаас нэр дэвшигч тодорхой болох бол маргаашнаас биедан нэр дэвшигч тодорхой юм а. Харин биедан нэр дэвшигчдийн тухайд тухайн хоригийнхон сонгогчдоос 801-ээс дээш гарын үсэг цуглуулах хуультай байдаг. За тэгвэл биедагчдын тухайд үндсэндээ 5 хоног сонгогчдын 801-ээс дээш гарын үсэг цуглуулах ажилдаа хамцуу шамдан орж өнөөдөр сүүлийн өдөртөө ажилласан юм а. Жишээл Баянзүрх дүүрэгт нэр дэвшгээр биедагч Алтан гэрэл 801-ээс дээш гарын үсгээ цуглуулчихсан, түүнээс ч илүү цуглуулсан тухай хэлжүүлээ. Баянзүрх дүүргийн 49 дугаар тойрогт биедан дэмж сонгогчдын гарын үсгийг цуглуулж байна. Одоо дүүргийн 3 1 7 дугаар орооны иргэдийн гарын үсгийг сууж цуглуулж байна. Тэгээд бас дэмжиж гарын үсэг хүмүүс зурж байна. Нийт хуулийн шаардлага бол 801 хүний гарын үсэг. Гэхдээ бас түрүүнд нийслэлийн сонгуулийн ороон дээр бас асуудал үүссэн учраас энэ удаад бас чамгүй олон хүнийг зуруулъя. Яг 801 гэдэг энэ тооноос илүү хүнийг зуруулъя гэдэг ингээ явж байна. Одоо бас зөх шаардлагатай тоондоо хүрчээд л ирж байна. Ямар ч тач өнөөдөр биедагчид гарын үсгээ цуглуулаад дууслаа. За маргааш нэр дэвшиг ирэхээ авсан биедагчид албан ёсоор тодорхой болно. Та бүхэнд энэ талаарх мэдээллийг цаг тухай бүрдэнд хүргэнэ.